санхүүгийн байдлаараа хамгийн муу улсууд ямар ч эдийн засгийн өсөлтгүй бүр эдийн засгийн хямарж байгаа бүр ингээд нүдэн дээр дампуурж байгаа хүмүүсийн улсуудын дампуурлын даатгал илүү хямдхан. Японы эдийн засаг яаж вэ? Хогийн савд руу аль хэдийнэ төхөд ирсэн байна. Ер нь бол 2100 онд Солонгос улсын нийт тий Солонгос амьдарч байгаа хүний тоо 51 саяас 8.6 сая руу буурна. Трампын доор Америкийн эдийн засаг ер нь яаж вэ? Хэр явж байна? Өсөлттэй байна уу? Бууралтай байна уу? За, мөрий тавьдаг Kalshi гэсэн платформ энэ дээр хүмүүс зүгээр бооцоо тавьчихдаг. За, энэ дээр тий мэдлэгтэй хүмүүс оролцож байгаа, мэдлэггүй хүмүүс нь оролцож байгаа. За, гэхдээ та харж байгаа юм бол өнгөрсөн сарын хугацаанд тий 5 сарын 2-оос 6 сарын 2 хүртэл өнөөдөр хүртэл тий 2025 оны 2 дахь улирлын эдийн засгийн өсөлт хиттэй байх юм бэ Америкт. За тэгээд та нэг юм санаж яваарай. Америкийн эдийн засаг асар том. Хэдэн их $80. Нэг хувиар өсчих юм бол тэ хэдэн зуун тэрбум нэмэгдэж байгаа. Окей? Тэрийг санаж яваарай. За тэгээд ерөнхийдөө мөрий тавьж байгаа платформууд хаяа амар буруу. Гэхдээ хаяа маш зөв таамагладаг. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн дотор юу болж байна гэвэл за өнгөрсөн сарын хугацаанд Америк эдийн засаг 0.5% өсөлттэй гэсэн таамагтай байсан бол өнгөрсөн сарын дотор салхи төрчгтэй эргээд одоо хүмүүс юу таамаглаж байна гэх юм бол 2 дахь улирлаа энэ жилийн эдийн засгийн өсөлт ойролцооны 2.8-тай гарах юм байна. Нэмээд Атланта хотын төв банк Америкийн төв банк 12 салбартай. Тэгээд Атланта хотынх ер нь бол юугаар алдартай юм бэ гэх юм бол эдийн засгийн өсөлтийн таамаг гаргадаг. За Атланта хотын Federal Reserve салбар юу хэлж байна гэвэл одоо энэ таад нэг харагдаж байна. 4 сарын 28-наас эдийн засгийн өсөлтийн таамаг 1.2-тай байсан. За тэгээд 4 сартаа ерөнхийдөө 2.2 2.3 руу өсөөд тэгсэн чинь окей 5 сарын сүүлээр Атланта хотын төв банк юу хэлж байна гэх юм бол эдийн засгийн дата амар сайн гарч эхэлж байна. Америк эдийн засаг ерөөхдөө өсөж эхэлж байна. Одоо таамаг нь хэд дээр явж байгаа юм бэ гэх юм бол 4.5-тай. 4.5. Өнгөрсөн за бараг 10-20 жилийн хугацаанд тэр ковидын үеэр хөл хорой ягаад тэгээд тэрний дараа эдийн засаг буцаагаад нийсний дараа эдийн засаг пуужинсан. Yes. Гэхдээ тэр ковидын цаг үе хасчих юм бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд бараг 4.5% эдийн засгийн өсөлт Америкт ерөөхдөө байгаагүй. Нэгдүгээрт ягаад вэ гэх юм бол асар том эдийн засаг учраас. За тэгээд Трамп юу хийж байна гэх юм бол маш олон хууль муулийг устгах байгаа. Амар их regulation устгах байгаа. Засгийн газрын янз бүрийн тэгээд тусгай зөвшөөрлийн шаардлага, эдийн засгийн бла бла бла, байгаль орчин, нефть олборлох, далайн дотор ингээд газ, нефть олборлол нь өрөмдөн, хайгуулга хийн, олборлол нь үйлдвэрлэл, байрны цахилгаан станц гэх мэт чинь янз бүрийн хязгааруудыг жишээлбэл устгах байгаа. Жишээлбэл бас нэг айгуу сэргэлэн move хийсэн Трамп. Ямар move байсан бэ гэх юм бол Америкийн тэр байгаль орчныг хамгаалмаар байдаг дуракууд юу гэдэг юм бэ гэх юм бол цахилгаан станц баригдаад эхлэхээр төсөл ерөөхдөө яваад эхлэхээр Т100 М100 хийгдэх үедээ тэд нар бослог гаргадаг. Байгаль орчинд муу, загсанд муу, ялаанд муу, зүлгэнд муу, бла 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 сүлдө бүр индианчууд ингээ гарч ирээд ер нь бүх эдийн засгийн томоохон төслүүдийг ер нь бол царцаачдаг, зогсоодог. Тэгээд Дональд Трамп юу хийсэн бэ гэвэл атомын цахилгаан станц, одоо цөмийн цахилгаан станцыг үндэсний аюулгүй байдлын бодлого дотор оруулаад тэгээд ер нь бол Дональд Трамп юу хийх гээд байна гэвэл шинэ атомын одоо цөмийн цахилгаан станцуудыг хаана барьж байгаа юм бэ гэвэл нийтийн талбай дотор биш, байгаль орчны хамгаалтын дотор байгаа талбай биш, хувийн өмчлөл байгаа талбай дээр биш, цэргийн хүчний тэ бааз юм уу талбай дотор барих гэж байгаа. Окей, энэгээр дамжуулаад нөгөө иргэний хууль тэ компани хууль, байгаль орчны хуулинаасаа ер нь бол мань хүн тоглоомын дүрмийг ерөөхдөө хүчингү олгоод шууд цэргийн бааз дотор цэргийн талбай дотор энэ атомын цахилгаан станц барьж байгаа гих мэт чинь тиймэрхүү юмнууд хийж байгаа болохоор
хүмүүс ерөнхийдөө Америкийн эдийн засаг жоохон ихтэй болж эхэлж байгаа. За. Тэгээд 1 сараас хойш химэл явахын database Saudi Arab, Qatar, UAE, Европоос, Японоос тэ хөрөнгө оолт ерөнхийдөө эрчимтэй татж байгаа. Дональд Трамп өөрөө юу гэж хэлсэн бэ гэх юм бол би энэ хагас жилийн байдлаар Америкийн эдийн засаг руу ойролцоо 10-аас 12 их $80 татсан юм аа. Тэгээд одоо манай эдийн засаг тэ бурзаалж байна, чанагдж байна, ерөнхийдөө буцалж байна гэд хэлж исэн. Тэгээ магадгүй Дональд Трамп ба түүний багийн ярьж байгаа юм нь үнэн байж магадгүй. Яг гэх юм бол Атланта хотын төв банк юу хэлж байна гэх юм бол эдийн засгийн өсөлт амар өндөртэй явж байна. За. Гэхдээ нөгөө талдаа юу болж байна гэх юм бол бондны зах зээл дээр улсын зээлийн хэмжээнд дээр тэ дэндүү их засгийн газрын үртэй дэндүү их татварын орлого ерөөхдөө зээлийн эргэн төлөлөө явж байгаа. Америк улс дампуурлын эслэлээр явж байгаа. Хүн болгон тэрийг ярьж байгаа. За тэгээ хаа хүрсэн бэ гэх юм бол American Credit Default Swap юу юм бэ гэвэл дампуурлын даатгалыг ойлгочих. За өртөг энэ график дээр харж болно. За тэгээ Америкийн дампуурлын даатгал худалдаж авах юм бол Грек улсынхтай адилхан, Итали улстай адилхан Хятад улсаас илүү үнэтэй. Сонирхолтой байна. Дэлхийн худалдааны валют, дэлхийн номер 1 валютыг хэвлэж чаддаг газрын тэ дампуурлын даатгал Грек улстай адилхан. Тэгсэн хэрнээ хамгийн хямдхан Герман, Их Британи, Канада, Япон, Спан, Франц. Санхүүгийн байдлаараа хамгийн муу улсууд ямар ч эдийн засгийн өсөлтгүй бүр эдийн засгийн хямарч байгаа бүр ингээд нүдэн дээр дампуурж байгаа хүмүүсийн улсуудын дампуурлын даатгал илүү хямдхан. Америкийн хамар үнэтэй. За энэ бол ерөөдөө логик ерөөсөө байхгүй. Энэ American Credit Default Swap-ын үртэг дампуурлын даатгал хамаагүй хямдхан байх ёстой. Германаас хямдхан байх ёстой. Энэгээр би юу хэлэх гээд байна гэх юм бол зарим эдийн засагч нар эдийн засгийн өсөлтийн таамаг гаргаж байгаа хүмүүс шал буруу юм хийж байгаа. Хөрөнгө оруулагч нар ч гэсэн алдаа хийж байгаа. За жишээлбэл бас нэг сонирхолтой дата. Энэ юу юм бэ гэвэл Америкт маш ихээр дата центр баригдаж байгаа. Та миний контент үзэж байгаа бол энэ хиймэл ойхон Nvidia, Tesla, Google, Facebook гэх мэт компаниуд Nvidia-гийн чип, AMD-гийн чип худалдаж аваад Америк даяар дата центр баригдаж байгаа, цахилгаан станц баригдаж байгаа, газын цахилгаан станц баригдаж байгаа, тэгээ утгагүй атомын цахилгаан станц баригдаж байгаа. За энэ эдийн засагт хэрхэн нөлөөлж эхэлсэн бэ гэх юм бол 2025 оны байдлаар одоо эхний 5 сарын байдлаар эдийн засгийг 1% өсгсөн. Зөвхөн дата центр. За тэгээ Америк эдийн засаг хэр том юм бэ? Хэр их дата центрийн хөрөнгө оолт явж байгаа юм бэ? Хэр их хөрөнгө оолт тийш орж байгаа юм бэ? Дотоодынх, гадаадынх тэгээд эдийн засгийг нөлөөлөд эхэлж байгаа. За тэгээ дүнгэж эхэлж байгаа. Тэгээ магадгүй энэ жилийн сүүл хүртэл тэгээ энэ хаана харагдж байгаа юм бэ гэх юм бол Nvidia компани хувьцааны ханшин дээр харагдж байгаа, Nvidia компани борлуулалтын орлогон дээр харагдж байгаа, Nvidia компани цэвэр ашиг дээр харагдж байгаа. Ерөнхийдөө энэ чип үйлдвэрлэж байгаа компаниуд бурзаалж байгаа. Яагаад гэх юм бол хүн болгон энэ дата центр руу энэ цахилгаан станц хөрөнгө оолт хийж байгаа. За тэгээ Америкийн эдийн засаг зөвхөн дата центраас болж 1% өсөлттэй байгаа. Нэмээд 2024 онд, 2025 онд энэ график юу юм бэ гэвэл гадны хөрөнгө оруулагч нар, гадаад улсууд, гадаад иргэн, гадаад компани, гадаад хөрөнгө оруулалтын сангууд хэрэг хэмжээний хувьцаа худалдаж авч байгаа юм бэ? Та тэнд харж болно. 2024 онд нийтдээ 160 тэрбум доллар Америкийн хөрөнгийн зах зээл рүү гадаадаас орж ирээд хөрөнгө оруулалт хийгдсэн. Одоо засгийн газрын бонд, хувьцаа гэх мэтчлэн. Энэ жилийн хагас жилийн байдлаар 140 тэрбум аль хэдийн хүрсэн байгаа. Өнгөрсөн бүтэн жил 160 170 тэрбум болсон. Өнөөдөр 5 сарын сүүлчийн байдлаар 5 сарын 28-ны байдлаар Америк руу аль хэдийн 140 тэрбум долларын гадаад хөрөнгө оруулалт тэ Америкийн хөрөнгийн зах зээл, хөрөнгө оолтын сангийн зах зээл ороод ирсэн. За тэгээд энэ жил түүхэн дэд хэмжээнд байх магадaltaй байна. Тийм учраас тэ S&P 500, Dow Jones гэх мэт шин компаниудын хувьцаа өсөж байгаа. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум, бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ингэсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таа чи чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг
миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээр дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх нь бол доор линкэн дээрээ дараарай. За одоо контент дээр өөрчлөлөө. Ер нь бол Дональд Трамп ба түүний баг ярьж байгаа сэдв жоохон эсвэл ярьж байгаа үнцэг зүв байх шиг байна. Хамгийн хот зах зээл, хамгийн хөрөнгө олт татж байгаа зах зээл Америкчууд байна. Тэгэхээр сонирхолтой юм Дональд Трампт ийм их үрийн хэмжээ байхгүй байсан бол Америкийн эдийн засаг тийм их үртэй байхгүй байсан бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд Жо Байден бараг хүчээр Америкийг дампууруулах гэж тултал нь үзээгүй байсан бол бүр гоё байх байсан баха. За Америкийн эдийн засаг иймэрхэн байна. Японы эдийн засаг яаж вэ? Хогийн савдлуу аль хэдийн төхөд ирсэн байгаа. Энэ юу юм бэ гэх юм бол бондын хөрөнгө олтын өгөөж. За энэ одоо хасахтай болцсон байгаа. 2016, 17, 18, 19, 20, 21, 22 оны үеэр засгийн газрын бонд худалдаж авсан байгууллагууд хөрөнгө олт хийсэн мөнгөн дээр аль хэдийн 40% алдагт хүлээж авсан байна. За энэ юу гэсэн үг бэ гэх юм бол Япон улсын тэтгэврийн сангууд хэдэн зуун сая доллар, хэдэн зуун тэрбумыг удирж байгаа. Тэд нар юу хийх ёстой юм бэ гэх юм бол засгийн газрын шахалтаас болж засгийн газрын бондыг худалдаж авах ёстой. Японы засгийн газрын бондыг худалдаж авах. За тэгээ өнгөрсөн 6, 7, 8, 9, 10 жилийн хугацаанд худалдаж авсан бондууд засгийн газартаа зээлсэн мөнгөний үнцийн дунджаар 30-аас 40% үнэлт авсан байгаа. Би хэрэг мөнгө ярьж байна гэх юм бол хэдэн зуун тэрбум долларын мөнгөн дээр ярьж байгаа. Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол 2024 оны байдлаар Япон улсын төв банк заяа хэрэг алдагтай байгаа юм бэ гэвэл 28.6 их найд йены алдагтай. Тэгэхээр 28.6 их найд йены алдагтай энэ зүгээр төв банк. Окей. За өөр хин хэрэг алдагтай юм бэ гэх юм бол за энд юу харагдаж байна гэх юм бол өнгөрсөн 5 улирлын Япон улсын хамгийн том амь насны даатгалын компаниудын хоримтлагдсан. Гэхдээ одоохондоо биелэгдээгүй. Гэхдээ удахгүй биелэгдэн хоримтлагдсан алдагт хэд юм бэ гэх юм бол жилийн өмнө хэд байсан бэ гэх юм бол ойролцоо 2 их найд йен байсан. За тэгээд өмнө засгийн газрын бонд авсан тэрнэр амар их алдагт хүлээж авч байгаа. Тэгээд ер нь хоримтлагдсан алдагт одоо хэд болцсон бэ гэвэл 8 их найд йен ихний улирлын байдлаараа энэ 3 сарын 31-ний өдөр шүү. Тэрнээс хойш Япон улсын засгийн газрын бондын хүү өссөөр л байгаа. Одоо эдний хоримтлагдсан өгөөж 10 их найд йен гараа явцсан байгаа. Тэгээ та миний контентыг үзчихсэн бол дэлхийн эдийн засгийн томоохон хямрал хаанаас гарч ирэх магадaltaй вэ гэх юм бол өмнө хэлжсэн. Нэг бол Япон, нэг бол Европоос гарах магадaltaй. Тэгээд энэ жишээлбэл Япон, Солонгосын бас нэг гамшиг юу юм бэ гэх юм бол Солонгос улс 2024 оны байдлаар 51 сая иргэнтэй. За тэгээд нийт төрөлтөөр хэдэн эмэгтэйчүүд хэдэн хүүхэд гаргаж байгаа тэрнээс болж ер нь бол 2100 онд Солонгос улсын нийт Солонгос амьдарч байгаа хүний тоо 51 саяас 8.6 сая руу буурна. Хэдэн жил үлдсэн байгаа юм бэ гэх юм бол ойролцоо 75 жилийн дараа Солонгос улс нийтээрээ бүгдээрээ хөгшин. Окей. За нэмээд 51 саяас 8.6 сая болчихно. За энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол Солонгост амьдарч байгаа хүмүүс бити үйлчлүүлэх бодлож байгаа тийм. За одоо буцаагаад энэ Японд руу явчих. За Японы зах зээл ерөөхдөө хүнд байгаа. Нэмээд ерөөхдөө хөрөнгө оруулагч нар Японы зах зээлээс хөрөнгөудөө зарж эхэлж байгаа. Тэгээ энэ жил окей өнгөрсөн сарын хугацаанд түүхэн дэд хэмжээний мөнгө Японы хөрөнгийн сангуудаас гараа явсан. Хааш явсан бэ гэх юм бол ойлгомжтой Америк л явсан. Амжигтай тий. Монголын тухай нэг хальт ярьчих заяа. Зүгээр хальт. Юу болж байна гэх юм бол энэ хиймэл ой хаан
энэ robotics, энэ автомашин, data бууз, цахилгаан, data center-ийн хөрөнгө оруулалт биднэрт нэг талд бас буян болж байгаа. Зэс яаж ийнэ гэх юм бол түүхэн дээд хэмжээний ханшнаар очиж байгаа. Одоо 4.8 дээр явж байгаа 500 орчим грамм зэс 4.8 дээр явж байгаа. Удахгүй 5 хүрчин. Тэгээ удахгүй 6 хүрч магадгүй. За тэгээд дөнгөж сая манай засгийн газар огцорсон. Тийм амар хэцүү биш байсан байна. Огцорох амархан байлаа. Тэгээд ямар нэгэн байдлаар эдийн засгийн хөгжлийн яам дотор ажиллаж байгаа хүмүүс байгаа юм бол манай улсад амар их зэс байгаа. Илүү их зэс олборлоо төхөө. Окей. За Европт юу болж байгаа юм бэ? Ийм их мөнгө яагаад Америк руу урсаад байгаа юм бэ? Яагаад ийм их мөнгө Америкийн хөрөнгөний зах зээл рүү зугтж байгаа юм бэ? Хөрөнгө олт хийж байгаа юм бэ гэх юм бол нэгдүгээр Японы эдийн засаг хог болж байгаа. Аюултай болж эхэлж байгаа. За нэмээд Их Британаас яагаад их хэмжээний мөнгө зугтж байгаа юм бэ гэх юм бол цаана засгийн газар дампуурж байгаа. Баахан муслим хүмүүсийг санхүүжүүлж байгаа, жаахан Пакистан хүмүүсийг санхүүжүүлж байгаа. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол засгийн газар мөнгө болж эхэлжээ. Тэгээ юу хийх юм бэ гэх юм бол татварыг дээшлүүлчих. За. Тэгээ ямар татварыг өсгсөн бэ гэх юм бол capital gains tax. Энэ юу юм бэ гэх юм бол хөрөнгө олтын өгөөжийн татвар. Жишээлбэл 10 жилийн өмнө байр авсан одоо зарчих юм бол үн хашны зөрүү гарч ирдэг. Тэр үн хашны зөрүү ашиг гэж дуудаж болно. Инфляц бас нэрлж болно. Гэхдээ жишээлбэл 10 жилийн өмнө нэг байрыг метр квадрат 2 саяар авсан юм бол өнөөдөр 4 саяар зарж байгаа юм бол метр квадрат тутам чи мөнгөө нэг нугалсан тэрэн дээр татуу төлөх гэдэг. За хувьцаан дээр ч тийм, үйл хөдлөх дээр ч тийм, бүх юм дээрээ тийм. За тэгээд Их Британи юу хийсэн бэ гэх юм бол ийм хөрөнгө олт хийдэг хүмүүс мөнгөтэй хүмүүсийн татварыг өсгсөн. Тэгээ юу болсон бэ гэх юм бол түүхэн дээд хэмжээнд баг байгаагүй их хэмжээний саятан тэр бөмтөн бүгдээр Их Британаас зугтаж байгаа. Хаашаа зугтаж байгаа юм бэ гэх юм амар ойлгомжтой Америк руу зугтаж байгаа. За тэгээд нэмээд Лондон хотын үйл хөдлөхийн үн 2023 оноос хойш тогтвортой буурч байгаа. Яагаад вэ гэх юм бол мөнгөтэй хүмүүс Европоос зугтаж байгаа. Тэ Японоос зугтаж байгаа, Солонгосоос гарч явж байгаа, Хятадаас бас гарч явж байгаа. Хаашаа зугтаж байгаа юм бэ гэх юм бол Америк руу. Окей. Тийм учраас ер нь бол энэ Америкийн хөрөнгөний зах зээл өсөө явж байгаа, Америкийн хувьцаанууд нь өсөө явж байгаа гэх мэтчлэн. Хэлэхэд байгаа юм юу юм бэ гэх юм бол Dow Jones руу хөрөнгө олт хийх өргөжлүүлж болох юм байна. S&P 500 бас боломжтой юм байна. Хөрөнгө оруулагчид юу анзаарсан байгаа юм бэ гэх юм бол миний хөрөнгө Европт аюултай орчинд байгаа юм байна. Миний хөрөнгө олт Япон, Солонгос гэх мэт ч бас аюултай орчинд байгаа юм байна. Тэдний эдийн засаг өсгөө болцсон байна. Япон Солонгос хүүхдүүдгүй хүн ам зүүрж байгаа юм байна. Европт засгийн газрууд Оростой алцаад байна. Дэд бүтцтэй хөрөнгө олт хийхгүй юм байна. Эрчим хүчний өртгийг өндөр барьж байгаа. Татварыг дээшлүүлж байгаа. Гэмт хэрэгтэн олслуугаа ингээд урилга өгж улсаа дүүрэн бүтээмжгүй хүмүүсээр дүүргэж байгаа юм байна. Тэгээд хүмүүс хаашаа зогтож байгаа юм бэ гэх юм бол Америк руу зогтож байгаа. За тэгээд эндээс юу илж болох юм бэ гэх юм бол энийг одоо үргэлжлүүлээд харъя. Тэгээд улирлын Америк улсын эдийн засгийн өсөлт 4.5 баттай болоод ирээд 5% гараа авчих юм бол аимшигтай юм болно. Юу юм бэ гэх юм бол Америкийн хөрөнгөний зах зээл рүү пуужна. За